Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. 149 дахь подкаст маань цэцэгтад бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарыг Руслантай хамт бэлтгэхээр болсон байгаа. Сайн байцгаана уу, шинэ оны мэнд. За Эпстейний хэрэгээс бол ойрт бараг салахгүй юм шиг байна. За энэ хүний талаар гэхээсээ илүүтэйгээр энэ удаад болохоор Karen Mulder гэдэг супер модель эмэгтэйн талаар өөрсдийн бэлдсэн мэдээллүүдэд та бүхэнд ярьж өгөх сууж байна. За энэ дугаарыг сонсож дуусаад Jeffrey Epstein айл 1990-ад оноос эхлэлтэй хүчингийн хэрэг яаж үйлдэгддэг байсан, хамтрагч Ghislaine Maxwell, Leslie Wexner, Jean-Luc Brunel зэрэг хүмүүс уулз дамнсан олон жил үргэлжилсэн энэ хүчингийн хэрэгт ямар хамааралтай байсан гэдгийг ерөнхийд нь ойлгож авах болно. Чи өөр нойрд Epstein-ийн хэргийн талаар хэрэг сонссон бай. Ер нь ингээд уцаа ухчихт ч юм уу эсвэл сошиал орчинд хэрэг харагдаж байна. Би нөгөө сошиал нэг ухтгүй болохоор ер нь тэгж хараагүй. Ганц юм нь айкон дээр мэдээ гарч байсан нөгөө Монголтой ямар холбоотой талаар ямар эмхтэй Монгол руу ирж байсан. Тийм тэгэхээр бол хэрэг нь бол pedophile гэдэг утгаараа амар газар авж байгаа тий. Тэгээ миний хувьд бол яг ийм зүйл хэдэн зуун жилийн өмнө байсан одоо ч гэсэн байгаа болохоор тийм амар тийм одоо дэлхийд үеилгээд байгаа шиг надад бол тэгээ санагдахгүй байна шүү дээ. Нэг шинэ мэдээ энэ шиг биш тий. Тийм. Ер нь бол ямар нэгэн байдлаар эрх мэдэлтэй хүмүүс бүгдээрээ биш ч гэсэн одоо тодорхой хэмжээний юм шоуддаг хүмүүс дундаа бол тийм хар тамхи хэрэглэх ч юм уу тийм юм нь бол нэлээд нээлттэй одоо хаалттай үдшилэг гэдэг зүйлүүд нь дандаа тийм юм байгаа шүү дээ. Тэгэхээр төгсөөлхийн аргагүй зүйл байгаагүй гэх юм уу. Тэгэд хүмүүс болохоор одоо л ингэж амар бүр дэлхийд даяараа шуугаал сошиал орчинд одоо энэ хүний талаар яриаггүй баг хүн гэж байх болчихдоо шүү дээ. Тэгээ надаа ийм мэдээ за яг би амар пессимист сонсогдож магадгүй л дээ. Ийм том мэдээ одоо нэг улс төртэй холбоотой биш юм хувь хүнтэй холбоотой ийм мэдээ явах үеэр надад дэлхийд нэг өөр аимшигтэй зүйл болоод байгаа юм санагдаад байдаг байхгүй. Одоо манай Монголд тэгдэж штэ тий. Нэг ийм тэр дуучин ингэчжээ гэл ингээл бөөнөрөө шуугж явах хооронд улсын хурал нэг ийм биднэрт амар хохиролтой хуйлууд баталцдаг ч юм уу тий. Буухаас өмнө нэг баахан гэрэн дээр гар үсэг зураад буучаад алга болчдөг хүмүүс ч юм уу тий. Яг тэр завсраар нь болоод байдаг учраас яалтчгүй миний хувьд бол энэ хэрэг гарч ийн гэдэг чинь хаа нэгэн газар дайн эхлүүлэх гэдэг ч юм уу ямар нэг юм болоод байна да гэж би зүгээр тэгж хардах сэтэл төрдөг юм уу. Тэгээ Epstein файл ч яг нөгөө холбооны мөрдөх төвчөөний гарт ороод зараад нь одоо хууль зүйн яамд ч одоо дэлгээд эхэлсэн баа штэ. Тэгэнгүүт одоо эдгээр чинь гартаа оруулчаад эхлээд өөрсдөө шалгачаад ингээ багаар нь гаргаж байгаа тийм үү. Тэгэнгүүт яг өндөө бол бүр урд нь ч ихсэн гаргаж ирж болохоор эсэ эмиг яг ингээ цаг үеийн тааруулаад одоо ингэж дэлгэж байгаа ч бас магадгүй шүү дээ. Тийм. Ер нь бол тийм ашигтай үедээ гаргаж ирэх мэдээ гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ улсынхаа зүгээс эн чинь өөрсдийн улсын тэргүүн одоо энэ баячууд, элитүүд, шинжлэх ухаанчид гэдэг айгүй том хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүсийнхээ ингээд булаа ямиг илчилж байгаа штэ. Энэ хүмүүс чинь өөрсдөө ингээд илчилж байгаа. Тэгэхээр магадгүй айгүй том анхаарлыг нөгөө тийш нандуулж байгаад бас нэг өөр юм сэдчихсэн магадгүй л энэ тий. Тэгээ одоо жишээлбэл чи ингээд хоёр дахь подкаст хоёр дахь дугаар дээр Elon Musk-ийн нэрийг дурдаад тэгээд Donald Trump-ыг нэлээрсэн штэ. Тэр хоёрыг зүгээр жишээлбэл би тийм гэж байгаа юм биш. Гэхдээ өнөөдөр Elon Musk бол дэлхийн номер 1 юм уу хоёрт ингээд яваад байдаг баян. Donald Trump Америк улсын ерөнхийлөгчтэй. Тэгэхээр энэ хоёр бол одоо өгөх юмтэй гэх юм уу. Тэгэхээр энэ хоёроос одоо Elon Musk-аас мөнгөний аваад ч юм уу Donald Trump-аас зарим нэг юм дээр гэрээ зурулж ингээ байлгаад ээж болно. Энэ хоёр за Donald Trump ирэх мэдлээсээ буугаад Elon Musk юу гэдэг Америк Канада руу дөрвөх ч юм уу юу гэдэг тийм болсны дараа тэр хоёрын фактууд нь гарч ирж болох байхгүй Эпштейнтэй холбоотой. Тэгэхээр мэдээж нэгэнтээ болоод өнгөрцөн зүйлийг буцааж болохгүй юм чинь тухайн үүссэн нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэх. Одоо зүгээр хамгийн энгийн жишээ гэхэд Америк улс дайн маш их хийдэг тий. Энэ ерөнхийлөгч болгон дайн хийдэг баг. Тэгээ дайнд бол маш их зардал гаргадаг, маш их хөрөнгө хэрэгтэй болдог. Тэрний санхүүжилтийг татвараар авдаг. Татвараас гадна
бас энэ хүмүүсээс мөнгө авч болж байгаа байхгүй юу. Тэгэхээр баян хүмүүсийг барьцаалах нь маш ашигтай байхгүй юу. Тэгээ магадгүй Elon Musk-ийг нэрийн дурдаал гэхдээ одоохонд юм гараагүй гэж барьцаалж байгаа зүйл байж болох юм. Bill Gates ба. Bill Gates тийм. Ер нь бол барьцаалдаг гэх юм уу дөө. Юу ч болчих магадгүй те. Ер нь л айгүй. Ер нь одоо ингээл мэдэгдэж байгаа энэ боловчийг мэдэхгүй байгаа юм одоо ч гэсэн үргэлжилж байгаа бах магадлал айгүй өндөр ахгүй юу. Ер нь өндөр гэж угаасаа л байгаа. Хүмүүсийн ерөөсөө мэддэггүй гэхдээ ингээд албаар нууцсан ч юм уу те. Тэгээ одоо жишээлбэл тэр American BlackRock байна шүү дээ. Хамгийн том корпорац дэлхийн бараг 80% хөрөнгийг атгаж байгаа гэдэг бүр ярьдаг те. Тэдний хүмүүс бол тэнцээ хизээч илд гарахгүй байхгүй. Гэтэ тэнцээ ил оролцож байгаа байж болно. Гэтэ тэд нарыг оролдож болохгүй ч юм уу те. Тэгэхээр мэдгүй бид нар бол өнгөцгөн л харж байгаа. Одоо iceberg гэж юу гэдэг л мөсөн уул те. Мөсөн уулын оргил нь 10% хүрдгүү гэсэн шүү дээ те. Оргилыг харж байгаа цаана юу байна. Бид нэр бол доор нь юу байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хичнээн заваа. Гэтэ ер нь яг энэ сэдвийг ингээ ярихаар за энэ ч юм уу за эсвэл ингээд одоо эн чинь нөгөө улс төрчид бас ингээ орооцолттой яваад байгаа байхгүй. Магадгүй ямар ч улс ингээд өөрийнхөө бузар булааг ингээд бус дэлхийд даяар ингээд зарлахыг хүсэхгүй байх. Ялангуяа одоо энэ Америк чинь дэлхийн номер 1 хүчрэх улс гэж явж байгаа шүү дээ. Тэгээ хүчтэй улс гэж өөрсдийнхөө ингээд булааг дэлгэн байрны энэ одоо педофилаараа дуудуулан байраа ингээ хүсэхгүй байгаа бах. Гэхдээ яагаад ингэж дэлгээд ингэж олон нийтийн анхаарлыг бас нэг тийшээгээ татж байгаа нас нэг цаанаа нэг хүчтэй л байгаа бах те. Яг нөгөө дохио өгж байгаа байхгүй юу? Им педофил им баян эрх мэдэлтэй олныг танд хүн байсан ч гэсэн бид нэр та нарын араас ирнэ гэсэн нэг тийм дохио өгöd байгаа байхгүй. Гэхдээ тэр дохио бол зөвхөн бас л нөгөө нэг айсбергийн дээр л байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл мэдгүй 10 заваартаж явдаг хүний нэгийг хутлаа тэгж үзүүлдэг. Гэхдээ нөгөө 9-өөс нь мөнгө авдаг. Тэднийгээ ерөөсөө оролддоггүй. Гэхдээ нийгэмд нэгэнтээ тэр нөгөө давлгаа эхэлчихэж ш тэ. За энэ хүн бол ийм юм хийдэг гэдг нь баригдчихлаа гингууд. За окей. Тэгвэл наад хүний ч юм бол угаасаа тэр чигт нь явуулахаас өөр аргагүй. Наад чи амд ихээс нүгн алай ч юм уу, өвчин тусгай ч юм уу, ямар нэгэн тагнуул юм хийдэг ч юм уу те. Мэдгүй тиймэрхүү байдлаар бол ажилтдаг байх. Тэгэхээс бол зүгээр ингээд ганц хүн садар шоу зохиогоол нөгөөд нь санаандгүйгээр тийшээ очиод 10 удаа тийшээ санаандгүй очсон ч юм уу. Одоо Bill Clinton шиг 10 удаа ч 20 удаа санаандгүй онгоцсон сууган ниссэн юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь бүр нүцгэн нөгөө нэг якузын дотор хөвтөж байгаа зураг мураг хүртэл байлаа шүү дээ. Тэгэхээр бүр нохомхос уцаа. Тэр хүмүүс бол санаандгүй байдлаар тийшээ орж байгаа хитгэн хувийнх нь дотор багтахыг хүсэх байхгүй юу. Одоо чиний хэлж байгаа үнэн баггүй санаандгүй тэр үдшилтэд нь зүгээр л урилгаар ихнэр нөхөр хоёр очоод тэгэл өөр нэг модель яаж зогсож байгаа л энэ модельтэй явуулсан болдог нэр зүүж мүгэл те. Янз бүрийн байж болно. Тэгээ гол нь папарацци яг нэг тиймэрхүү ажил хийдэж штэ те. Тэрүүн шиг юм байж болохоор бүгд муу биш. Гэхдээ бүгдэнд нь итгэж болохгүй. Би муу биш гүнгүүд окей тийм байна. Тэгээ Эпстейний хэргийг бүр нэрээ цаашаа ухах туссан бүр амар их юмнууд угаасаа гарч ирж байгаа. Одоо баг өдөр болгон ер нь одоо шинэ мэдээлэлүүд гараад байгаа байхгүй юу. Тэгээ бүр би өөрөө л энэс салахгүй бол энэ бол надаас бүр салахгүй юм байна. Бүр амар их ярих юмтай бүр ингээд одоо юу гэх юм бэ? Нэг сэдв чинь ингээд эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй гэж байдаг шүү дээ. Эпстейний хэрэг болохоор ингээд төгсгөл байхгүй байгаа байхгүй ингээд нэрнүүд нь аажмаар гарч ирээ. За тэр 3.5 сая хуудас докюменталгийн 1800 видео гэн тэр видео болгон ч урт богино энтриг янз янз байгаа шүү дээ. Тэгээ бүр энийг одоо нэгэнт ямар ч хэсэг эхэлснийх гээд яриад байж байна. За тэгээ өнөөдөр ингээд нөгөө бит хоёрын ярих гэж байгаа энэ супер модель эмэгтэй болохоор хамгийн анх одоо Jeffrey Epstein болон бусад нэр нөлөө бүхий элитүүдийн талаар хамгийн анх одоо шүгэл үлээж одоо айлгүйгээр ингээд зоригтод урч исэн эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн үед юу болж исэн за энэ эмэгтэй шүгэл үлээснийхээ дараа амьдрал нь яаж одоо 10-оор иргэсэн түүхийг одоо та бүхэнд ярьж өгье. Тэгэхээр хэдүүлээ эхлээд ямар ч гэсэн Karen Mulder гэдэг эмэгтэйн хувийн мэдээллийг баг зэрэг мэдээж авчаад дараа нь юу болж исэн талаар яриараа оръё. За нэр нь болохоор ингээд MULDER гэсэн байгаа байхгүй юу. Тэгэд би Mulder гэж уншаад байгаа. Mulder гэдэг ч магадгүй буруу уншиж магадгүй шүү. За Karen Mulder 1907 оны 6 сарын 1-нд Нидерландд төрсэн галланд эмэгтэй юм байна. 1990-ад онд гэхээр одоо 20 гаруй настайдаа тэр бол хэдэн зуун сурталчилгааны нүүр царай болж хэний ч хүрээгүй амжилтанд хүрч чадсан эмэгтэй байгаа. За 25 нас хүрэхээс өмнө сая доллар олоод гэрэл зурагчид бол түүний зургийг авахын тулд булаацаалтдаг. Дизайнерууд өөрсдийн загвараа танилцуулахын тулд за Karen-ийн нэрийг бол хамгийн ихний одоо шугамд чагсаадаг байсан. Тухайн үедээ өдөрт бол $15,000 хөлс авдаг байсан алдартай модель эмэгтэй Versace-гийн тайзан дээр алхаж за загварын шоуг нээж түүхэн дэх бараг бүх модельуудаас хамгийн их сэтгүүлийн үүрэнд царайнд гарсан модель гэж явд юм байна.
За ингээд ийм амжилттай бүсгүй бол 2001 онд Францын нэг телевизээр маш эвгүй цочирдмоор мэдээллүүдийг бол ярьсан. За энэ мэдээллээс нь болоод загварын салбарын төдийгүй элит баячууд удирдагчид хүртэл сандралдаж эхэлсэн гэж үздэг. За тэгэхээр энэний талаар бол дараа нь дэлгэрэнгүй ярих болно. Karen болохоор энгийн дундаж гэр бүлээс гаралтай, аав нь болохоор татварын байцаагч, ээж нь нарийн бичих хийдэг. Тэгээ Karen 14 настайдаа гэхэд 178 см өндөртэй болсон. Тэгээд ангийнхан дундаа бол тийм хитрхи өндөр туранхай одоо жоохон харахад ингээд ив хавгүй тэрнээсээ болоод өөрөө бол бусдаас юм өөр юм шиг тухгүй санагддаг байсан маа. Бас ямар ингээд газар ямар одоо юм орон зайд би энгийн юм шиг бусадтай таарч нийцэж амьдрах юм болоо гэж боддог байсан маа. Гэхдээ өөрийнх нь энэ өндөр нуруу бас туранхай бие бол өвөрмөц дүр төрх нь ингээд хожим нь бол түүнд сая долларыг авчирч чадсан байдаг. 1987 онд Karen 17 настайдаа нэг орон нутгийн загварын шоу тэмцээнд оролцохоор болсон. За тэгээд тэрэндээ бол яасан юм бэ? Зүгээр нэг ялаад өнгөрөх биш, шүүгчдийн анхаарлыг бол онцгой татаж чадсан. 1980-ад оны сүүл үе гэдэг нь өөрөө бол нэг тийм одоо хитрхи туранхай бас одоо юм хөөрхөн модельүүдийг шүтдэг эрүү үе байсан. Яг залуугийнх нь одоо энэ эмхтэн зургийг харахад бол яг тийм Барби шиг хөөрх эмхтэй байсан юм бэлээ. Яг өөрийнх нь дүрээр бас сүүл нөгөө Барби доол гарч исэн юм байна. За тэгээд 88 онд 18 настай байхдаа Karen эцэг хийхээ санааг зовоосон нэг шийдвэрийг бол гаргасан. Тэр чемодаанд ингээд өөрийн одоо гэсэн хамаг зүйлээ хийгээд Парис руу нүүхэр болсон. Төвний хувьд бол эхний 6 сар 8 шигтэй хүнд байсан. Нэг байранд бол 8 охин тэгээд унаа үнэтэй байсан болохоор кастинг руугаа байнга алхаж очдог. Бэлэн гом байнга идэх гээд нөхцөл байдал нь бол хиндээ таатай байгаагүй. За тэгж байжгаад 1988 оны 11 сард Vogue Paris түн рүү холбоо барьсан. За ингэж анх Karen бол Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч исэн түүхтэй. За царай нь бол сэтгүүл дээр гарсан өдрөөс хойш түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж эхэлсэн. За түүний загвар өмсгчийн карьер нь бол 88-аас 98 он хүртэл ингээд 10 жилийн турш алтан үе байсан гэж хэлж болно. Vogue сэтгүүлийн зурагнаас хойш удалгүй бол Versace, Calvin Klein бас Sports Illustrated гээд томоохон брэндүүд бол санал тавьж сонирхлоо одоо илэрхийлж эхэлсэн. За Karen бол Paris-т Elite Model Management агентлагт загвар өмсөөд за тухайн агентлагийг нь John Casablancas гэдэг хүн үүсгэн байгуулж исэн юм байна. Тэр бол Valentino, YSL, за Giorgio Armani, Chanel, Dior, Guess гээд брэндүүдийн модель болоод 1992 онд Victoria's Secret-ийн модель болж исэн. Ер нь бол Victoria's Secret-ийн анхны супер модельүүдийн нэг гэж явд юм байлээ. За нэг загварын шоуны үеэр Leslie Wexner гээд Victoria's Secret-ийн CEO Karen-ыг олж хараад одоо өөрийнхөө ингээд сахиусан тэнгэр болохоор сонгосон байгаа. За энэхүү Leslie Wexner гэдэг хүнийг нөгөө партнер дээр бол ярьж исэн. Epstein-ыг бараг шууд саятан болгосон хамгийн сайн хамтрагч нь гэж бол явдаг. Тэгэхээр энэ холбоо сүлбээнээс ерөнхийдөө бүх зүйл бараг ойлгомжтой байгаа байх. Ер нь бол томоохон брэндүүдтэй ажиллаж явж байгаад яг 1990 он гэхэд Karen одоо зүгээр нэг модель биш, супер модель болсон байсан. За түүнийг бол Big Six-ийн нэг гишүүн гэж үздэг юм бэлээ. За энэнд нь хин багтдаг гэхээр Naomi Campbell, Linda Evangelista, Christy Turlington, Cindy Crawford болон Claudia Schiffer гээд тэгээд одоо Karen Mulder гээд энэ 6 хүнийг бол Big Six бүлгийн гишүүд гэж явдаг байсан юм. Өөрөөр хэлэх юм бол ингээд одоо супер модель 6 эмэгтэй тухайн үед одоо ингээд тэргүүлдэг байсан байхгүй. Тэгээд тэрний нэг нь бол одоо өнөөдөр яригдж байгаа эмэгтэй байсан юм байна. За тэр бол хувийн онгоцоор нисдэг, Penthouse-д амьдарч, үнэтэй хувцас өмсч 20 наснда $10,000 загварын тайзнаа гарч эсвэл зураг даруулдаг байсан бол удаагүй $15,000 болж залуу охтуудын одоо жинхэнэ мөрөөдлийн амьдралаар амьдарч эхэлсэн. Нэр хүнд нь насар богино хугацаанд өссөн ч гэсэн дагаад бол маш хэцүү дарамтуудыг бол тэр мэдэрч эхэлсэн. Модельүүд ер нь бол тайзны арс одоо кокаин хэрэглэх, архитект одоо бас тасралтгүй үргэлжлэх үдшилгүүд, рок одууд, алдартнууд, дизайнерууд гээд энэ бүхний төвд бол Karen байдаг байсан. Заримдаа болохоор өдрийн 18 цаг ажил болон 6 цэнгэлд цаг зарцуулах хэрэгтэй болдог. Тэгээд удирдлагуудынхаа тушаалаар явах ёстой газар, орох ёстой үдшилгүүдэд тэр бол өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн одоо байж л авах ёстой болдог байсан юм. За тэгж байжгаад 1990-ад оны дунд үеэс байдал бол эвгүүдэж
дутаж эхэлсэн. Karen зураг авалтандаа очихоо болоод ааш цанаа нэвгүй болоод за тэгээд урдны Karen бол биш болж эхэлсэн. 1999 оны Миланы загварын 7 хоногт Karen болохоор Versace-гийн шоуг хаах ёстой байсан юм л да. Гэхдээ тэр бол тухайн шоунд очоогүй. Зүгээр л тэр чигтээ алга болсон. Karen-ийн нүүр царайгаар компанид ажиллаа эхлүүлсэн байсан Donatella Versace яаралтай өөр хүн хайхаас өөр аргагүй болж исэн юм. Karen Paris-ийнхаа байранд өөрийгөө бусдаас тусгаарлаж өдөржин орондоо хэвтэж агентлогийнхаа дуудлагыг огт авдаггүй болж эхэлсэн. За энэ бүх зүйл болохоос ч өмнө Karen нэг бизнесмен залуутай гинт гэрлээд нэг ч жил хүрэхгүй хугацаанд бол салцсан юм байна. Тэрнээс нь болоод шар хэвлэлээр бол баахан мэдээлэл цацагдаад гэрээсээ гарах болгонд нь камер дагаад жин нэмэх ч юм уу эсвэл жин хасах болгонд нь янз бүрээр бичиж харилцааныхын талаар үнэн худал мэдэгдэхгүй зүйлүүд цацагдаж олонний анхаарлаас энэ нэмэгтэй бол үнэхээр залхаж эхэлсэн. За энэ үеэр маш олон аимшигтэй зүйлүүд болж өнгөрчээснийг тэр бол 2001 онд Францын нэг телевизийн ток шоуны үеэр оролцохдоо нийтэд бол нээлттэй ил ярьж эхэлсэн. Хөтлөгчийн өөдөөс хараа сууж исэн Karen студийг бол тэр чигтэн нам гүм болгох мэдээллүүдийг бол хийж эхэлсэн. За тэр бол загварын салбарын нөлөө бүхий эрчүүд өөрийг нь хянжижсэн, карьерийг нь удирдах, хүсээгүй нөхцөл байдалд хүчээр оруулдаг байсан талаар яриад нэрсүүдийг ихнээс нь дуртаж эхэлсэн чинь хөтлөгч нь бүр ингээ сандраад сэдвийг өөр тийш нь чиглүүлэхийг оролцсон ч гэсэн Karen бол зогсолгүй ярьсаар байсан. За тэгээ энэ нэвтрүүлгийн үеэр Elite Model Management-ийн зарим эрчүүд өөрийг нь хүчинсэн гэж мэдэгдсэн. За тухайн онд агентлаг нь бол түүнийг болон бусад модельүүдийг Францын нийгмийн дээд давхаргын хүмүүстэй бэлгийн харилцаанд хүчээр оруулдаг, бэлгийн боолчлолд ашигладаг. За тэгээ тэр сүлжээнд нь улс төрчид, цагдаагийн байгууллагын гишүүд, бусад өндөр албан тушаалтнууд оролцсон гэж бол тэр хэлсэн. За бас өөрийг нь Prince Albert-тэй бэлгийн харилцаанд оруулсан гэж мэдэгдсэн. Гэхдээ яг энэ ярьсан хэсгүүдийг нь болохоор зурагтаар хизээч гаргаагүй юм байлээ. Яг ориг бүтэн бичлэгийг нь бол тэр чигт нь устгасан байдаг. Дараа нь Karen-ийн гэр бүлийн гишүүд нь Францад явж очоод тэгээ түүнийг бол сэтгцэн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр бол 5 сарын турш хүчтэй тайвшруулах юм ууж, сэтгэл готрол болон сэтгэл түгших хэмжээгээр онцлогдоод эмчилгээ хийлгэж исэн мэлээ. За Gerald Mary гээд Elite Paris-ийн тэргүүн хүн Karen-ийг хүчирхийлжсэн гэж буруутгагдсан хүн байсан. За энэ хүн болохоор Karen-ийн эмнэлгийн зардлыг нь төлсөн байдаг. Үндсэндээ бол энэхүү Karen Mulder гээд супер модель эмэгтэйг улс төрчид, хааны гэр бүлийнхэн, цагдаа, нийгмийн дээд давхаргынхныг хамарсан өндөр түвшний бэлгийн 8-ны сүлжээний талаар ил тод ярьсан анхны эмэгтэй гэж үздэгдэм билээ. Тэр бас өөрт нь кокаин гэх мэт масруулах байдас хүчээр хэрэглүүлж донтолттой болгосноор амаах амхихад хүргэсэн гэж мэдэгдсэн байгаа. За тэгээ эмнэлгээс гарсны дараа тэр бол амиах орлох оролдлого хүртэл хийж исэн юм байна. Хамгийн харамсалтай нь юу гэхээр ялангуяа хамгийн нөлөө бүхий том хэвлэлүүдээр Karen-ийг болохоор сэтгэл зүйн хувьд тогтворгүй тэр жотхоо бүр галзуурсан энэ төр гэж тухайн үедээ биччихсэн юм билээ. За сэтгцэн эмнэлэг твтэнгүүт галзуурсан ч гэдэм үү нэг тийм мэдрэл муутай гэдэг ойлголт бол тухайн 90-ад оны үед бас яригддаг байсан юм шиг байна. Одоо энэ байдал мэдээж шал өөр болцсон. За ийм маягаар бол түүнийг худалч гэж хүчтэй гүтгэж эхэлсэн. Гэхдээ яг үнэндээ энэ эмэгтэй үнэн зүйлийг ярьж исэн юм байна штэ гэдгийг одоо Epstein-ийн файл задарч эхлэх үеэр хүмүүс мэдж байгаа нь бол маш харамсалтай. 1992 оны 8 сард Парис хотод Karen Mulder Valentinoгийн хавар зуны загварын шоунд оролцож явах үеэр үзэгчдийн дунд бол Jeffrey Epstein болон Ghislaine Maxwell хоёр хоёулаа байсан тийм зураг нас байд юм билээ. Тэгээ тэр үед модель байсан модель болохоор ажиллаж байсан хохирогч охтуудын яриагаар бол Jeffrey Epstein Karen-ийг хүчинтжсэн. За өөр охтуудыг ч гэсэн Epstein хүчинтдэг байсан гэж ярьсан байдаг. Тэгээ Epstein-тэй ямар нэг байдлаар холбогдсны дараа Leslie Wexner түүнийг бол Victoria's Secret-ийн модель болгож гэрээ байгуулсан гэсэн шуум бас байд юм байна. Monaco-гийн хунтайж Albert-тай хүчээр унтуулсан тэр намайг хүчинтсэн гэж Karen яриад хууль ёсны бичиг баримт тухайн үедээ бол бүрдүүлж исэн байгаа. Гэхдээ бас л ялагдаад дараа нь бол тэр олон нийтийн өмнө энэ хунтайж Albert-аас бүр уучлал хүсгээс өөр аргагүй болж исэн юм. Ер нь бол өөрөө хүчиндүүлчээд өөрөө уучлалгүй гэхээр хүчтэй нь хүчгүйгээ гэсэн хууль бүх цаг үед байдаг гэдгийг харуулсан. За ерөнхийдөө бол эрх мэдэлтэй эрчүүдийн сүлжээ бүр дээр үеэс л байсан гэдгийг энэ жишээ бол тод харуулдаг. Бас Harvey Weinstein гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор бас л эрх мэдэлтэй, нөлөөтэй. Тэгээ олон эмэгтэйчүүдийг бол хүч хэрглэж хүчинтжсэн. Бас Leslie Wexner,
Leon Black гэх хүмүүс олон улсад одоо нэр хүндтэй, ер нь аль ч улсад баг оршин тогтнож чаддаг. Тэгээ нэг гол юм нь зарим хүмүүст болохоор ингээд honey trap гэдэг арга байдаг шүү дээ. Тэрэндээ ингээд насан туршаагүй охтууд эсвэл модель эмэгтэйчүүдийг бол түлхүү ашигладаг. Ерөөсөө л ингээд өөрсдийнх нь хүссэн бүх эмэгтэйчүүд ямар ч асуудалгүй өвөрт нь ороод ирэх боломжтой гэж хардаг байсан. За тэгээ зүгээр нэг модель биш, бүр супер модельийг дураараа ашиглаж ийн гэд бодохоор бусад хохирогчид яаж ч одоо үннийг хэлэх гэж оролцсон бай, хүчин хүрхгүй гэдгийг мэдээд баг ингээд болдог байсан баг. Яг энэ Jeffrey Epsteinтэй холбоотой байсан хүмүүсийн тойрогт багтсан хохирогчид үннийг хэлэх гэж үзээд эсвэл өөрсдөө сэтгэл санааны гүн хямралд ордог, зарим нь одоо амиа хорлдог. За ихэнх хүмүүсийг бол дуугүй байхын тулд мөнгө өгөөд бас зарим хүмүүсийг одоо цааш нь харуулсан гэсэн асуудал нилээдгүй одоо хөндөгддөг юм байлаа. За жишээ нь бол ингээд Danny Casolaro гэд зохиолч бас сэтгүүлч залуу амиа хорлож нас барсан байдалтай олцсон юм байна л та. Бас Gary Webb гэд нэг гэрэн сурвалжлах сэтгүүлч эрэхтэй бас л одоо амиа хорлсон байдалтай олдчихсэн юм байна. За энэ хүмүүс бол шудраг бус үйлдэлээр сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж явж байгаад бусдад хороогдсон гэж бол үздэг юм байлээ. Тэгээд одоо өөр хүнд алуулсан гэсэн таамаг дээр бол одоо ихэнх хүмүүс зөвшөөрөх маягтай байдаг. За цагдаа нар одоо энэ хэрэгтэй холбоотой байсан гэдэг нь яаж батлагдчихсэн бэ гэсэн чинь Maria Farmer гэд зураач эмэгтэй бас л одоо Epstein-д хүчндүүлээд 2 удаа Ohio-гийн цагдаа руу залгаж тусламж хүсчихсэн юм байна. За тэр үед нь гэхдээ цагдаа нар бол туслаагүй, бүр гэрт нь ирээчгүй. За тэгээ энэ эмэгтэй одоо хүртэл дуу хоолойгоо хүргэж одоо юу болсон талаар олон нийтэд нээлттэй ярьдаг тийм эмэгтэй юм билээ. Тэгээ тэр үеийн холбоотой бүхэл хүмүүсийг цагдаа нарт хэлсэн чинь бараг л одоо ингээд Leslie Wexner-т бид нар ажилдаг ухааны юм яриад Maria Farmer гэдэг эмэгтэйг бол огт тоогоог өнгөрчихсэн юм байна. Яг энэ яригдж байгаа шиг одоо Karen 2001 онд энэ хэрэгт цагдаа нар хүртэл оролцоотой гэж одоо бас дурдсан байдаг. Хүний наймаа, бэлгийн мүлжлэг гэсэн асуудлыг бол хууль хүчний байгууллага арга хэмжээ авах ёстой байтал удирдлагууд нь ингээд өөрсдөө энэ зүйлдээ орооцолцсон гэдгийг энэ түүх бол харуулдаг. За тэгээ эндээс дүгнээ тарахаар Jeffrey Epstein гэдэг хүн ганцаархнаа одоо педофил хүн бол биш. Өшөө олон хамсаатнууд бол энэ хүнд одоо байсаар ирсэн гэдгийг айл 2001 онд буюу одоогоос ингээд 25 жилийн өмнө бусдаас арай илүү олонний анхаарлыг татаж чадсан супер модель эмэгтэй олон нийтэд ярих гад бүх үннийг хэлгээд тэгээ хүчин хүрээгүй сүулдэ өөрөө галзуу өнтер гэсэн нэр зүгээ дуусчихсан юм байна. За агентлгууд нь бол тэр ярилцлагын дараа бүгд зайгаа барьж эхэлсэн. За мэдээж томоохон одоо брэндүүд ч гэсэн Karen-ыг компанид ажлуудаасаа чимээг өгөн хассан. За өөрөөр хэлэх юм бол үннийг яриад дараа нь ингээд загварын ертөнцөөс энэ хүн бол зүгээр л арчигдсан гэсэн үг. 2005 онд тэр бол Францын нэг сэтгцэн эмнэлэгт албатай эмчилгээнд хамрагдаж эхэлсэн юм байна. За учир нь юу вэ гэхээр Karen үргэлж өөрийг нь хин нэгэнд дагж гин, мөрдөж тагнаж гин гэсэн бодолтой болцсон. Тэгээд харьцахад хүртэл хэцүү болсон болохоор найзууд нь бүр ойртохоо болцсон. Ингээд ерөөсөө уулзгаач болцсон. Тэгээ амар сайндаа гэрийнхэн нь одоо Францад очиж байдал арай дээрдсэн баг. Тэр бол салбарынхаа хүчирхийллийн тухай ярьж нэр нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг зарснаас болоод хамт ажилладаг хүмүүсээсээ урвсан, худлаа ярьсан, галзуу солиотойгоор дуудуулаад өнгөрсөн. За тэгээ өөрийгөө хөрхий хамгаалах гэж хууль шүүхээр нэлээд одоо явсан байлээ. Тэгээ хуульчийн зардал, эмнэлгийн төлбөр гээд олон жил ажиллаагүй хүнд бол мөнгөний асуудал бас үүсч эхэлсэн. Загварын оргил үедээ босгосон хөрөнгө нь юучгүй болж ингээд хоосорсон. За гэр бүлээсээ тэр бол дэмжлэг авахаас өөр аргагүй болж исэн юм байна. Karen-ийн орон зайг дүүргэх хүмүүс бол ямар ч асуудалгүй араасаа гарч ирээд Karen гэдэг эмэгтэй бол загварын зах зээл дээр ер нь бол урд нь огт байгаагүй юм шиг тэр торхноо мартагдаж эхэлсэн. Ингээд энэ бүхнээс дүгнээ тарахад бол энэ Karen гэдэг эмэгтэй үннээ хэлснийхээ дараа бүх зүйлээ ингээд алдсан байна. Тэгээ эмнэлэг дэмжлүүлснийхээ дараа тэр бол чимээгүй амьдрахаар шийдээд бараг л усан тайсан чулуу шиг алга болсон. Ямар нэг драма энтер хүсээгүй, анхаарлын төвд орохыг бас хүсээгүй. Одоо бол тэр 56 настай хаана одоо амьдарч байгааг энэ хүмүүс нэг сайн мэдтгүй юм байлээ. Зарим нь болохоор Нидерландд байгаагээ, зарим нь одоо голтол ингээд Парист байдгаа гэж ярьд юм байлээ. За тэгэхээр ийм нэг түүх байна. Энэ гэхдээ одоо Jeffrey Epstein-ийн хохирогч болсон нэгэн эмэгтэйн жишээ байгаа. Өөр одоо хэдэн мянган охин хохирогч болсон гэдгийг саяхан одоо задарсан Epstein-ийн файлаас бид нар сонсоод эхэлсэн байгаа. Подкастын ивент тэтгэгч Skin Farm Clinic. Skin Farm Clinic нь арьсны олон төрлийн асуудлыг месийн бус орчин үеийн техник технологи эмчилгээгээр шийдэж хөгшрөлтийг удаашруулах аюулгүй натурал эмчилгээг санал болгодог гоо сайхны эмнэлэг байгаа. Хэрвээ та сэвх нөсөө толбоо арилгахаар судалж хаашаа хандхаа мэдэхгүй байгаа бол Skin Farm Clinic нь
олон улсын стандарт шаардлагыг хангасан clinical laser эмчилгээг 30-40% хямдралтай үнээр санал болгож байгаа юм байна. Та мэрэгжлийн эмчээс үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. За зөвлөгөөний цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа линк болон утсаар холбогдоод лавлах боломжтой. Сүүх нөсөөндөө баяртай гэж хэлцгээе. Skin Farm Clinic. За тэгэхээр энэ хэрэг дээр бас одоо Эпстиний талаарх чиний бодлыг бас сонсмоор байна. Юу гэж бодов? Яг дуу хоолой болж ихний гарч ирж байгаа хүнд л хамгийн хэцүү ачаанд хамгийн ихний дуурж байгаа хүнд л үрдэг л дээ. Тэгээ одоо юу гэдэг манай Монголд ингээд залуучууд бас энэ ингэсэн тэгсэн гэл юм яриад тэгэл алга болчихдээ шүү дээ. Тэд нэр одоо хаана юу хийж явж байдیں۔ Зүгээр энгийн хэрэг тарснаас болоод шоронд орцсон аимшигтай хэрэг тарсан хүмүүс ч нэг юу лээ нэг 300 тэрбум төгрөгийг завшичаад 3 сая төгрөгөөр ч үлээ 300 сая төгрөгөөр торгуулах жишээ нэ тэ. Тэгэхээр энэ шудраг бустай тэмцэж байгаа сайхан залуучуудыг бид нэр өөрсдөө дэмжихгүй байгаагаас болоод тэр залуучууд ингээ ганцаардаад шоронд орох эсвэл тохиролцоонд хүрээд гадагшаага явах те. Тэгээ магадгүй тохиролцоонд хүрээд гадагшаага явж байгаа нь надад бол нэг муу зүйл биш л те. Яг тэгвэл тэр хүн амьдралгүй үлдчихснээс гэр бүл аваад явж ирсэн хамаагүй дээр шүү дээ те. Тэгэхэд 90-ад онд одоо зориг гаргаад телевизээр тэгж ярихад за магадгүй тэр хэрэг нь ингээд зурагтаар гараагүй гэхэд бусад моделүүд нь бүгдээрээ дэмжиж ийм юм болж исэн тэр намайг ингэжсэн ингээ бүгдээрээ дуу хоолойгоор нэгтгсэн бол энэ бүх зүйл 30 жил үргэлжлэхгүй байх байсан баг. Тэгээ харамсалтай нь хүмүүс чинь хамгийн түрүүнд өөрийгөө боддог те нийгмийг бодох биш. Тэгээ өөрийгөө бодоод явж байгаа хүмүүс чинь ихэнх нь эрх мэдлгүй байгаа учраас эрх мэдлэлтэй хүмүүс одоо ингээд олон жил ингээд хүмүүсийг дарамтлчихж байгаа штэ. Тэгэхээр хүмүүс ингээд зориггүй болоод эрх мэдлэлтэй хүнээс айдаг болчдөг. Тэгээ тэрнээс нь болоод энэ бүх зүйл юм олон жил үргэлжлээд байгаа баг. Одоо ч гэсэн бид нэр ингээд Эпштейний хэрэг гараад ирлээ. Ингээд бусад хүмүүс ахиж өөр хэрэг сөхөгдөхгүй байгаа зү тэ. Гэтэ тийм хүмүүс байгаа штэ. Тэр хүн болгон айж байгаа байхгүй юу? Магадгүй хутлаа гэд яачих вэ дээ гэсэн нэг тэр айц нийгэмд маш их байгаа. Тэгээ яг тэр дунд нь явж байгаа хүмүүс нь бол маш сайн мэдчихэж байна. Ямар аимшигтай вэ те. Яг хөө чи намайг хилчиж болно. Гэхдээ чиний гэр бүл чиний ах トゥ гэл ингээл үргэлжлээ яваадах юм бол маш олон хүнд гай тарих нь гэдэг тэр хүн чинь өөрөөрөө золиос хийдэг байхгүй юу? Одоо нөө Харви шиг мето хөдөлгөөн гэж бас өрнсөн тултаа тэр чинь дарж авсан биз дээ. Тийм. Ер нь яг хөө ямар нэгэн нийгэмд ийм донцлогсон юм мэдээ гардаг штэ. Ялангуяа одоо Монгол гэхгүйгээр бусад ингээ орнууд яг нэг иймэрхүү мэдээ гарчаад маш хурдан нэг хүнтэй орооцсон тэр хэрэг нь ингээ орооцолцоор хагаад тэр хүнтэйгээ дуусчдаг байхгүй тэр хэрэг. Гэхдээ яг бодит үн нь бол тэр систем байгаад байгаа байхгүй юу? Тэр системийг буулгаж авах хэрэгтэй болохоос биш. Тэр системийн дундаас баригдсан нэг хүнийг буулгаж авахтай биш байхгүй. Харамсалтай нь хүмүүс тэрэнд нь тайвширчдаг. Одоо энэ ингээл шоронд ингээд өнгөрчлөө гэл тэгэл хүмүүс нийгэм нэг л ариухан болцсон юм шиг бодоод байгаа байхгүй тий. Гэхдээ яг үнэндээ тэр арал дээр дахиад шоу үргэлжилж байгаа байхгүй юу? Өөр хүний гараар тий. Тэгээ энэ нэг Karen гэдэг эмэгтэйг юу яасан бэлээ? Энэ эмэгтэй ингээд өөрийнхөө карьерийг золиослон байж өөр эмэгтэйчүүдээс хохирогч болох вэ гэсэн үднээс анхааруулж тухайн одоо нөгөө шоу нэвтрүүлэгт орохдоо бүх зүйлийг дэлгэсэн байгаа байхгүй. Гэхдээ яг өөрөө ч юм уу нэг тэгэл би ингээд бусад тогтоодыг бодчих юм би өөрийгөө ингээд ингэж яриаггүй ч гэсэн ерөнхийдөө ингээд харахад бол одоо тийм байгаа байхгүй. Энэ эмэгтэй чи ярьснаасаа болоод ингээд галзуу мэдрэлээрээ дуудуулаад худалч модалч гээл барыг тиймээр дуудуулаад тэгэд ингээд загварын ертөнцөөс тэр чигтээ арчигдсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тухайн үед яг ингээд хохирогч болж байсан охтуудаас өөрөө харж исэн баг. Ямар охтууд одоо энэ насан туршаагүй гэхээр нэг 14 15 таатай охтууд нэг загвар өмсөд эхэлт юм уу да? Би бас мэдэхгүй байна. Бүр ингээд багасаа эхэлт юм шиг байна. Тэгэнгүүт яг тэр дөнгөж орж ирж байгаа охтуудыг одоо жишээлхэн ингээд онгоо энтер байх юм бол хідээр одоо энэ охиныг зарах уу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү ингээд юм хүртэл тэр үед болдог гэсэн байгаа байхгүй. Тэн Karen болохоор өөрөө хохирогч болсон. Тэгэнгүүт өөр айгүй олон охтуудыг ер нь яг ийм системээр энэ агентлагууд чи явдсан биш те гэд тэднэрт анхааруулах гад тэгингээ одоо нөгөө хүмүүсийн нэрийг зарлаад та нар ийм юм хийж явдгаа одоо ингээ бойл гэж зогсоохыг хүссэн. Гэхдээ яалтчгүй энэ эмэгтэй супер модель байсан ч гэсэн хүчин угаасаа хүрээгүй байхгүй. Хууль шуухаар эн чи явсан байгаа үг нь хөрхий. Тэгээд ч дийлээгүй сүулдэ ямар санд өөрөө ингээд хүчндүүлсэн хүнээсээ уучлахгүйгаад зогсож ингэхээр ямар утгагүй бас тий. Нэг хүнд одоо жишээ нь зүгээр ингийн жишээ ихэд зодуулчаад тэг намайг ингээд чи зодцсон гэхдээ намайг уучлаарай гэх амар утгагүй ч тий. Тэгээ тийм л юм болцсон юм билээ. Тэгээ харамсалтай байгаа ч тий. Тэгээ ер нь бол одоо юу гэж хэлвэл илүү оновчтой юм бол доо. Энэ эмэгтэй яг жинкнээс айцаасаа давж гараад яг телевизээр ярьсан. Гэтэ харамсалтай нь яг хуу телевизэн шууд нэвтрүүлэг биш байсан болохоор бичлэг болцсон. Тийм.
телевиз дээр нь байсан хүмүүсийн яриагаар нь л тийм яриа болсон гэдэг гэж байна шүү дээ. Тэр нь харамсалтай зүйл байх. Өөрөө уул нь бол шууд нэвтрүүлэг гэдэгт найдаж ярьсан баг. Гэхдээ тэр эмэгтэйгийн яриа 30 жилийн дараа үнэн байсан байна гэдэг нь нийгэм хичнээн сохор биш, маш олон юмд нүдэн амьдаг нь мэдэгдэж байгаа байхгүй юу? Сохор биш шүү дээ. Одоо бид нар бас ингээл улсын хурлын гишүүд инглээ тэглээ гэхэд бид нар мэдчихэл байдаг шүү дээ, тий. Гэхдээ бид нар зүгээр дугаал өнгөрчдөг тий. Нүдэн анаа за яах вэ? Намааг ирж миний хаадгыг тогшихгүй бол за яах вэ гэж бодоод байдаг тий. 30 жилийн дараа гэдэг чинь яг л тэр нийгмийн тэр асуудал байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор хүн тэр телевиз хэрэггүй болсон, олон нийтэд ингээд зарлаад байх боломжтой болсон тий. Эргээд өөр нэг асуудал үүсэж байгаа нь хүний одоо нэр хүндэд халдлаа гэсэн утгаар нөгөө юу яагаад байгаа шүү дээ. Тийм буцаагаад нөгөө үнэ сошиал дээр тавьсан хүмүүсийг ингээд хохироод байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь бол дандаа нөгөө тэр хүн цэвэрхэн байсан болоод уучлалтгүйгээд хохироод шорон суугаад байгаа юм биш байхгүй юу? Тэр чинь эрх мэдэлтэй хүн яг нөгөө дуу дөхөө болох гэж байгаа хүнийг маш хурдан дарж авч чадчих байгаа байхгүй. Тэр хүн цэвэрхэн байсан гэсэн тэрний аав ээж дүү хин бидийн цэвэрхэн биш ч юм уу эсвэл зүгээр чиний хүүхд чинь тэр сургуульд явдээ билээ шүү дээ гол нөгөө за би юм ярихаа болчоо гэл гэр бүлийнхэн төлөө л ааштай тий нийгэм нь тэрэнд босч ирэхээс өмнө одоо хүмүүсийг дарж авдаг болцсон тий Karen Mulder-ийн хувьд бол тийм боломж үнэхээр байгаагүй тэр үед чи угаасаа нийгэм амар хэцүүсэн шүү дээ тий яг одоо 90 он гэдэг чинь яг социализм унаад бүх юм өөрчлөгдөж эхэлж исэн Европч вэ Оросч вэ бүх юм өөрчлөгдөж эхэлж исэн бүгдэнд нь мөнгө хэрэгтэй тий тэгэхээр яг тэр үед бол хүмүүс зүгээр амьд үлдэх талаар бас айгүй их боддог байсан баг. Survive хийх нь л гол юм тийм. Тэгэд чи өөр нь Karen Mulder гэдэг загвар өмсөгчийг ер нь ингээд сандгүй ийм загвар өмсөгч байсан шүү дээ. Үгүй. Би ч гэсэн ерөөс сандгүй байхгүй юу. Тэнгүүд энэ хүн чинь ингээд 2001 онд шүүлүүлээснээсээ хойш ингээд арчигдсан гэдэг аа шүү дээ. Ерөөс ингээд бүх одоо энэ зураг хүрнийх нь архив нь бол байт юм билээ. Айгүй олон юм нөгөө энэ Vogue-ийн нүүрэн дээр баг 12 удаа гарцсан тийм амар лаг юм биш үү? Энэ чинь нөгөө тухайн үед мөр зэрэгсэж нөгөө хамт загвар өмсөжсэн одоо нөгөө хин байна. Naomi Campbell, за Cindy Crawford, Kate Moss энэ ч мөр амар алдартай шүү дээ тий. Яг энэ хүмүүстэй ингээ мөр зэрэгцэжсэн тийм загвар өмсөж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг тэр одоо Big Six гэдэг тэр нөгөө юу байсан шүү дээ. Нэг бүлэг гэх юм уу тий. Яг жинхэнэ супер моделуудын одоо гишүүн байсан гэдэг аа шүү дээ. Тэгэнгүүт зөвхөн энэ Karen-ыг л хүчинтсэн ч юм уу тий. Karen-ыг л ингээл өөр хүмүүс зуучлсан тийм биш байгаа байхгүй юу. Бусад одоо энэ мөр зэрэгцэжсэн бүх моделууд ямар нэгэн байдлаар тэднэртэй холбоотой л исэн байж таараа. Тэгэнгүүт шүүгэл үлээсэн нь зөвхөн энэ Karen бусад одоо бол хүмүүс Naomi-г мэднэ, Cindy Crawford-ыг мэддэн шүү дээ юу нэ тий. Kate Moss-ыг ч гэсэн ер нь л амар алдартай шүү. Тэгэнгүүт одоо энэ алдартай байгаа одоо ч гэсэн ингээл нэрэн цэвэрхэн юм шиг ингээ яваад идэг энэ хүмүүс бол тухайн үедээ ингээд одоо юм бузар булхай зүйлийг ин чимээгүй өнгөрөөгөөд тэгээ олон жил зах зээл дээр ингээд байсаар ирсэн хүмүүс гэж би бол ойлгоод байгаа байхгүй. Тэгэнс одоо яг энэ Karen шиг шүгэл үлээсэн бол энэ хүмүүс ч гэсэн арчигдсан л байгаа. Ямар нэг байдлаар одоо яаж энэ Karen шиг одоо ингээл галзуу малзуугаараа дуудулдаг ч юм уу эсвэл айгүй олон хүн шууд ингээд хүч хэрэглэж зогсоох байсан байх гэж би бодсон. Яг уу мэдхгүй юм да. Бид нар одоо нөгөө болоогүй зүйлийг бол таагаад ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ. Миний бодлоор нийгэмд заавал 1 юм уу 2% тийм босгогч хүн байх ёстой. Ямар нэгэн байдлаар хажуудлынхан хүмүүс нэг иймэрхүү бас үнцэг байгаа шүү гэдгийг орилж идэг нэг ганц 2 хүн байх хэрэгтэй байхгүй галзууч вэ ямарч вэ. Тэгээ тэр нь мөн баг Karen тий. Тэгээ анх би нөгөө Karen гэж сонсчоод нөгөө Америкууд нөгөө Karen гэхэлэр жоох юм галзуу хүмүүс яваад байдаг шүү дээ. Энээс сэтүүлсэн юм биш үстэй гэж би бодсон чинь бас арай тийм биш юм биш. Чинь гэхдээ зүгээр сайхнаас гарч ирсэн нэрстэй Karen чинь. Тэгээд яг хуу ер нь нийгэмд тийм хүмүүс заавал хэрэгтэй. Тэр хүмүүсээс дараагийн хүмүүс бас нэг жоохон сэрэг юм уу арай өөрөөр сэтгэх өөр үнцэг харах боломж төрдөг учраас надад бол яг хүнийхэн амьдрал амийнхын хувьд нь бол харамсалтай байдаг ч гэсэн яг нийгэмд арай эерэг юм авчирж байгаа гэж боддتي. Тэгэхээр хийх ёстой зүйлээ хийсэн мэдээж маш их мөнгө, маш их сайхан амьдралыг талаас бол татгалцсан. Гэхдээ ирээдүйн хойч үедээ тийм нэг яг жинхэнэ хувь хүний хувьд өөрийнхөө байжсэн байрал позишнасаа тийм ийм хөрөнгө оруулалт хийчихэж байгаа байхгүй юу. Одооноос загвар өмсөгч охтууд 14-5 охтууд энэ бүх зүйл 30 жил өнгөрсөн ч гэсэн хамаагүй ингээд намайг ингээд хөгшөө ах нар оролдоод ингэж тэгээд юм бол бас нэг ийм арга байгаа юм биш үү гэдгийг 30 жилийн дараа ч гэсэн энэ гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ирээдүйн урт удаан хугацаанд харах юм бол энэ бүх зүйл арай дээр үр дүн авчирж байгаа. Нэг хүний амьдралын хохроогоор маш олон хүний амьдралыг аврах ч юм уу мэдгүй ямар нэгэн тийм эерэг зүйл авчирж байгаа байхгүй. Анхааруулга болж байгаа тийм.
Тэг ингээд тухайн үед 1990 за 2000 оны ихэр ч гэсэн ингээд ер нь бол хин нэг олон нийтэд ярахыг огт хүлээн зөвшөөрдөггүй, шүгэл үлээсэн хүнийг бол тэр дорн дуугүй олгож чаддаг те. Ам нэнгүүтэл одоо ингээд худалч гээл мөнгө нэхэж шантаажлахын тулд ингэж ярьж ин гэх мэтэр дахиад нэмээд ингээд тохироодог байсан байгаа байхгүй. Нэгэн тохирсон хүн бол одоо юу гэдгийг би ингэж дуу хоолойгоо өргөснөөрөө миний нэр хүнд өснө гэсэн тийм аягаар нэг хүмүүс яадаггүй л хэлвэт. Өөрийгөө би хүчндүүлсэн гэж ярин бай те. Яг уу надад ч бас тийм айгу өрөөсгөл юм байгаа даахгүй. Хоёул нөгөө Майк Тайсныг ярьж тээ. Хүчндэг багт нэг хүчнэцэн гээл тээ. Тэгэхээр мэдээж нэр төр ёсортхон гэдэг зүйл нэгт байха болцсон цаг үед мөнгө эрх мэдэл гэдэг юм л нэгт орцоохгүй одоо хүнээс дорд юм хийж гинүү яаж гинүү тэр юу самбаг би хүчндүүлсэн гэдэг нэрээр маш алдартай болоод энэ тэнд нэвтрүүлэгт ороод тэгүн гутлаа нэг хөдөлгөөн үүсгээд тэр нь мөнгө олдог болоод тэр амар чухал болцсоохгүй. Тэгэхээс бол үгүй би тийм хүнд хүчндүүлсэн гэдэг нэрийг зүүхгүй гэж тэгж бодохой болцсон байхгүй. Хэцүү ч юм аа. Тийм хуучин бол хүнд хүчндүүлчлэг гэх юм бол ичид санаа зовсонтой хүмүүс амиа хорлдог байсан шүү дээ тий. Кинонууд дээр зөндөө тэгдэж шүү дээ тий. Хүчндүүлэл тэгэл ингэж амьдч санаагаар унаал тий. Тэгэхэд зүгээр л мөнгө олох гэж худлаагаасаа хүнийг тэгж гүтгэж сууж байгаа хүмүүс зөндөө байхгүй. Боломж л олгочвол тэгэл тийм асуудал үүсэл. Гэтэ би одоо бүр ингэж гайхаад байгаа энэ. За Эпстейн бол ингэж ганцаараа биш өөр баах ингээд одоо хамсаатнууд гэж байгаад байгаа шүү дээ. Тэг яг ингээд дуугаа болоо таарч тийм үү энэ хүмүүсчүүд ингээд бэлгийн харилцаанд орох донтоо гэж одоо донтоо хүмүүс нь хоорондоо нийлцсэн. Тэгээ тэр хүмүүс нь эрх мэдэлтэй гэд тэгэхээр ерөөсөө би ингээд ойлгох байхгүй ч тоо. За нэг эхнэр хүүхэд ихнэртэй болоочтой эсвэл одоо яа нэг 2 3 ихнэр авдаг ч юм уу нэг дураараа тэгээчтэй тэггүй тэгээд энэ тэнд ч бол нэг жоохон охтуудыг оролдоол ингээд тэр нь одоо нэг 10 20 биш хэдэн 100 хэдэн мянга гэхэр би бүр ингээд гайхаад авах төрч та ханж цаддгүй юм уу тэгээд яг ямар даагвар нь ихсэн болохоор ер нь юм байт юм бэ бүр энийг ерөөсөө ойлгохгүй гайхаад 30 жил штэ 30 жил ингээ үргэлжилсэн гэхээр одоо мэдгүй хүний одоо бие физиолог хүний бодол фантазиг ерөөс ингээ ойлгохгүй байхгүй энэ Эпстейний одоо хамсаатнууд ямар дуустгүй ямар их одоо олон хүмүүсийг тэг ерөөс ингээд одоо югдийн санаа зовоо за одоо болиоч гэдэг юм уу тий за нэг аимшигын пари зохиосон бол тэгээ дараа нь югдийн за болиоч гэдэг юм уу за энэ бол энэ төр гэхгүй тэр чинь нөгөө өөрийнхөө хүрээллийг улам бүр тэлхийн тулд бүр л ингээл амар шоунууд зохиогоол пари зохиогоол тэрэндээ хүмүүсийг авчраал тэг тэрнийх нь одоо тухайн айгүй олон бас нөгөө тамгууд байдаг юм байлээ л те албаар тиймэрхүү зүйл зохион байгуулж агаад тэг ингээд одоо нэр хүндтэй хүмүүсийг авчирч агаад нөгөө дүлтэйгээ одоо унтуулангуудаа бичлэгийг бичсэн зураг энтрийг авцсан байдаг дараа нь ямар нэг одоо би ажиллаа бүтээх гэсэн чинь нөгөө хүний үүднээс эсэргүүцэх юм бол би тэр байдлаар нь шантаачлна гэсэн нэг тиймэрхүү юмнууд нь ингээд нөгөө Израилийн тагнуулуу тийм Израилийн тагнуул байсан энэ Honey Trap гэдэг ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд ингээд залуу охтуудыг угаасаа мөнгөөр авчирдаг байсан. Тэр мөнгөний санхүүжилтийг нь Leslie Wexner өгсөн л гин өөр айгүй олон нөгөө санхүүжилтийг нь бүрдүүлсэн хүмүүс байгаад байт юм байлаа. Тэгээ зөвхөн ингэж нөгөө өөрөө болохоор яг санхүүгийн зөвлөгөө өгдөг хүн байгаад байгаа шүү дээ. Санхүүч гэсэн тийм яг нэг мэрэгжлийн биш мөртлөө ийм одоо гүйлгээ ухаан энэ айгүй сайтай байсан байгаа байхгүй юу. Тэрэн дээр бол бүр ингээд хинч марахгүй юм байлаа. Үнэхээр ингээд бүр яг юмыг яах вэ ийх үү гэдэг одоо тэр нэг бодлогын шийдвэрийн тэрийг айгүй юм зөв гаргадаг ч юм уу те. Ямар сайндаа дэлхийн хамгийн баян хүмүүсийг өөрлөгөө татаа тэр хүн чинь хүн болгон баячуудыг татна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой түвшний мэдлэгтэй чадвартай байж ижил тухайн хүмүүсийг татна шүү дээ. Яг хоо Аз байсан бах дээрээс нь нэмээд өөрийнх нь чадвар бас байгаад байгаа байхгүй юу. Тэгээ нэмээд нөгөө педо тэр нэг дотоод хүн нь ингээд ялтчихгүй бүх юм л зэрэгцчихлээ л да. Яг уу ер нь бол ингээд том хөрөнгөтэй хүмүүстэй уулзраа болоход хамгийн зөв арга зам нь бол тийм айгуу гоё оратор байх хэрэгтэй байхгүй юу? Айгуу гоё үгээр ингээд долоодаг те. Яриагаар те. Яриагаар ингээд хамаг юм болгоно барина гэл. Тэгээд нөгөө нэг юм онгой шиг юм байдаг шүү дээ. Би Шварценеггерийн охинтой суух гэж байгангууд нөгөөтг нь ажил өгчдөг, банкнд ажил өгчдөг. Дөнгөтлөө Шварценеггер дээр очинготлоо би охинтой ч сууя, би тэр банкны тэр гэл. Тэр юм шиг адилхан ер нь бол зайл мэхэр ямар ч юмыг зохицуулж чаддаг нэг тийм авьяастай хүмүүс байдаг байхгүй юу. За тэрийг авьяас гэх үү, юу гэх үү. Гэхдээ тийм хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр буруу хөгжсөн л өөрч болцдог тий. Зөв хөгжсөнүүд ингээ амар бизнесмен болцдог тий. Гэхдээ
би яг гэж энийг яриад байна вэ гэхээр Эпштейнд нэг тийм авиас нь байгаад байгаа байхгүй юу? Хүмүүсийн юу хүсэж байгааг чи мэдэж чадах юм бол одоо хүнтэй харилцаж ярьж байхдаа тэр хүн чамаас юу сонсохыг хүсэж байгаа. Тэр хүн юунд сонирхолтой байгааг чи мэдээд цаашаа дэлгэрүүлж бодоод энийг хийлгүүл энэст айгүй баярлаад надтай найзлах юм нэгдгээ мэдчих юм бол тэр чамаас салахгүй байхгүй. Яг бол тэр бомбнууд чинь баян хүмүүс чинь яах вэ гэхээр хүслийг биелүүлж байгаа бирдэ олчихлоор бөөн баяр болчдөг байхгүй. Тэгэл би нэг ингэж үзмээр тэгээл да би тэр наадах чинь зохицуулъя те. Надад арал байгаа арал дээр хөрөд юу байдэн те. Тэгэхээр Эпштейн ганцаараа педофил ч юм уу бүгдээрээ педофил байсан да биш баг. Тэр хүн бүгдэнд нь тэр юмыг өгөөд тэр бүх юм яг ингээд нормалны зүйлээ. Энэ бол энгийн зүйлээ. Та нар ийм баян ирэх мэдлэлтэй та нар энийг хийж болно гэдгийг тэр хүмүүст итгүүлвэл тэр хүмүүс тэр юм руу орчих байхгүй. Тэгээд одоо зүгээр түүхээр нь харахад Эпштейн хэдэн жил ингэж явж байгаа хинт ч баригдахгүй тэр дарахтай энэ зэрэгтэй бүгднтэй нь холбоотой байхлаар нөгөөд нь бас яахчгүй гэдэгтээ итгэлтэй болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө би бүр дээр хоёлаа алуурчдын талаар ярьж хахад би нэг хэлжсэн шүү дээ. Хүн болгонд ингээд дотор нь хатуу харгас зүйл байд юм а. Гэхдээ тэрийг хүн ил гаргахдгүй тавьж явуулдгүй гэдэг контролд чаддаг хүмүүс байд юм а. Одоо манай нийгэмд чинь ихэнхдээ тийм ч ууралчаал. Йоо заа гэл ингээ хайчдаг те. Тэгэхээр тэгдгүү хүмүүс нь тэгээд шизотомия энэ тэнд хэрүүлхийг л ойрлол чарлал явуудаг те. Тийм тэгэхээр тэр дотор нь байгаа тэр нэг унтчих нойрсч буув тэр мангасын сэрэж чадаад байгаа байхгүй. Бидгүй одоо Билл Гейтсийн нэр нь холбогдсон байгаа нь тэрэнд түлхүүрийг олохгүй бах юм бичээдсэн ч юм уу бүүн бид те. Тийм. Гэхдээ яг хоо энэ хүмүүс бол ингээд яалтчгүй одоо арал дээр нь очисон гэдэг утгаараа гэл яалтчгүй л орооцолдсон л байгаа юм билээ. Айгу эвгүй ялангуяа Билл Гейтс, Билл Клинтон энэ төр бол айгу эвгүй л байгаа юм билээ. Билл Гейтс бол ямар ч асуудалгүй гэж бодож байна. Тэр Билл Гейтс чинь нөгөө юу штэ. Орс юутай унтаад, Орс хүүхэнтэй унтаад нөгөө бизэхий авцсан гэд бэлгийн зам өвч авцсан гэд. Харин тэгээд антибиотик их нэртэй өвхөө байх уу гэж. Тэр тэгтээ тэр бэлгийн замын өвчин туссан гэдэг тийм мэдээлэл амар их тарсан байна. Наадах чинь надад бол шал хутлаа санагдаад байгаа байхгүй юу? Тэрийг баг тэр Мелиндан ч гэсэн юу яатсан штэ. Баг хүлийн зөвшөөрсөн штэ. Үгүй шүү. Мелинда чинь X их нэр нь те. Тэгээд би бол энэний талаар ерөөсөө юу ч ярмааргүй байна. Та нар Биллээс өөрөөс нь асуух хэрэгтэй гэдэг. Тэгээд яг нөгөө нэг тэр нэг явдлын дараахан сас юм уу хизээ сасныг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн жоохон энэ Эпстейний талаар гингүүтлээр хамаг шар үсн бас тийм шүү. Ер нь нэг эвгүй юм болсон болоод угаасаа тэг шар үсн босч байгаа шүү дээ. Би бол зүгээр исэн бол нэг ингэж хоёулаа нэг өдрийн зайтай яриа уухгүй исэн баха. Гэтэ надад зүгээр тэр Билл Гейтс штэ дэлхийн топ ухаантай хүмүүсийн нэг. Тэр хүн яаж мэдэгдэхгүйгээр антибиотик их нэртэй өгөх үү гэж тэрнээс хидцээч асуухгүй. Мэдгүй харин тийм мэйл бичсэн. Тэгээ Билл Гейтс өөрөө болохоор яг тэр мэйлийг Билл Гейтс бичээгүй шүү дээ тий. Эпштейн өөр зүгээр биччихээд тэгээ драфт хэсгэр хүн явуулаг орхицсан байсан тийм мэйл. Тэгэхээр тэр бол яг одоо энэ нэг жижигхэн дохио хөөхөд л хүмүүс ингээд өөрийнхоороо сэтгээд хүүхэд иддэг байсан гэл ингээд амар шинэ юм ингээд нэмэгдэл яваад байгаа шүү дээ тий. Гэхдээ яг бодит факт ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу? Мэдгүй Илон Маск та нар хизээ тэгж амар шоугаа зохиох юм гэж асуугаад байсан боловч яг тийм ч очисон факт нь байхгүй байгаа даа шүү дээ. Гэтэ ямар ч хэсэг хоолн дээр бол очисон юм билэ. Оройн хоолн дээр Марк Цукерберг байсан, Илон Маск байсан, өөр нэг Аз царайт хүмүүс энэ төр байсан. Тэгтээ инвестменттэй холбоотой нэг хоол моол ч юм уу. Тэр мэдгүй ямар ч гэсэн уулзчихсан гэдэг нь бол зурагт байдаг юм билэ. Уулзчихлээсэн л халдаа яаж чадсан. Зүгээр л ингээ холоос мэйлчээд нэг гэж бас байхгүй шүү дээ. Тэгээ хаана уулзчихсан нь тодорхой шүү дээ. Ямар ч гэсэн тэд нэр ингээ оройн хоол хамт идчихсэн юм ярьж суужсэн энэ гэсэн зураг нь бол байлээ. Яг зүгээр чи ингээ бодоод үзтээ. Ингээ гадаа зүгээр явж байгаад нэг мэдгүй. За би жишээлбэл явж байгаад модель хайжууд нэг зэрэгцээ зүгээр алхацсан. Окей. Тэгвэл папарацци тэр шинэ найз залуутай боллоо гэж бичээд энэ найз залуунаас та Аз юм да гэдэг ингээ сонин нийтлэр гарч чадах байхгүй. Тэгэхээр би тэр хүнийг хажууд явж ирсний ч мэдэхгүй байхгүй. Тэгэхээр миний зүгээр ялангуяа одоо AI аимшигтэй хөгжсөн бүр бичлэгт ч итгэх боломжгүй болсон энэ үед би яг юм бодит факт болоогүй юм дээр бол би юусэн юм анхаарал хандуулахаа болцсон гэх юм уу те. AI гэсэн чинь нөгөө Эпстейний амьд байгаа юм шиг зургийн санаанд орчлоо. Тэр зургийг гэхдээ бүр амар олон хүмүүс хоёр хамгаалагчтайгаа явж ийн өснө ургацсан чих хамар нь яг зүг яг мөн байна энэ гэсэн тэр бүр яалтчгүй харахад AI байхад хүмүүс тэгээд агуу урд итгэчих юм аа. Яг чи бодохгүй юу? Яг энүүнтэй адилхан нууц ажиллагааны юмнууд false файлууд
маш их байдаг болцсон байгаа. Зөвхөн хүнийг хэрэгт оруулах гал тэр гэрт нь ингээд юм хий одоо нөө кинонд дэр гардаг штэ. Карманд чи юу байгаа ингээд хар тамхи ханцуунаас гаргаж карманд руу оруулангууд л ингээд гаргаж ирдэг ч юм уу те. Яг тэрнтэй адилхан зүйл ялангуяа интернетэд бол маш их болцсон байгаа болохоор би ерөөсөө юм за нэг аимшигтай мэдээ гарсан гэсэн за нэг хэд хоног ажиглаад хараад тэр мэдээ юу болж байна хүмүүс юу гэж гэдгийг дүгнэх ёстой болчиход байгаа байхгүй. Өмнө нь бол сайхан өнөөдөр гэдэг мэдэн дээр нэг хүн гарч ирээд болдоо өчгтөр зайсан уулан дээр ингээд шалтан гүйжсэнгүүл бүгдээр шууд итгэдэг те. Одоо бол нийгэм тийм биш болчихлоо шүү. Одоо тэр болдоо тэнцээ биш байсан ч гэсэн болдоогийн бичлэг явах боломжтой болчиход байгаа. Тэр утгаараа бол би бол Bill Gates, Elon Musk гэднэрээ яг ингээд бодтойгоор гэл гараад ирэхэд магадгүй Bill Gates-ийн олигтой юм гарч ирэхгүй байх. Elon Musk-ийн нэг 80 хүрж байгаад ийм бахан хэрэг тарьсан гэж хорон цуудаг ч юу ч гэдэг. Би бол Elon Musk-ийг бас арай гайгүй гэж бодоод Bill Gates бол юу яагаад байгаа юм бэлээ штэ. Зарлан дуудах бичиг явуулаад тэг өөрнөө шалгаж үзэж эхлэе гэсэн тиймэрхүү санал төвшүүлэгдсэн байгаа юм бэлээ. Bill Clinton бол бүр хамаг юмд нутгалцсан юм жаа штэ. Чи ус мсанд орсон зургаас гарцсан байсан штэ. Тийм болохоор Bill Clinton ч болохоор 2 сарын сүүлээр их нэртэйгээ хамт бас мэдүүлэг өгөх нөө тангараг өргөд одоо баруун гараа өргөөл би бүх үннийг ярина гэж хаална ярьдэн шүү дээ. Тийм мэдүүлэг өгөхөөр байгаа юм билээ. Уг нь товлогдсон. Гэхдээ өгөх нь яах нь ямар нэг хариу ерөөсөө өөрсдийнхөө зүгээс өгөөгүй л байгаа юм билээ. Тэгээ улс төрийн ийм амар сайн ярьдаг амны фигүртэй хүн бол яаж ярина штэ. Би тэгээд Эпстейнийг юу гэж утсан гэхээр яг нөгөө багасаа энэ бүр ингээ жоохон бахасаа төгөлдөр хуурайгүй сайн тоглолдог. Тэгээд математиктаа бол яг ийм genius байсан байгаа байхгүй. 2 анги алгасаад 16 татаа 10 жилээ төгсчихсэн. Тэгээд үнэхээр одоо тэр яг ийм математикийн төрлийн одоо зүйлүүдэд аягүй сонирхолтой. Тэгээд яг ухаантай байсан болоод дээрээс нэмээд ярианы чадвар сайтай тийм мэдлэгтэй байсан болол ингээд хүмүүстэй хэр аргийн хүмүүстэй л Bill Gates-тэй зугаацаал хоол идээл. Тэгээ бүр 3 жилийн турш гэж байгаа шүү Bill Gates-тэй. Хэр аргийн хүн тэгж чадахгүй шүү дээ ер нь. Яг ухаантай хүмүүсийн гүйлгээ ухаантай гэж яриа л да тий. Нэг юм нь бол тоглоомын дүрмийг аягүй хурдан ойлгодог юм уу? Яаж хурдан мөнгө хийх үү? Энд хүний тийм сонирхлыг нь яаж ингэ одоо татаж чадах ч тийм үү. Тэр сонирч байгаа бол тэр хүн дээр 3 жил очиж байлгүй дээ. Одоо гүйлгээ ухаантай хүмүүс өөрийнхөө мөнгөөр биш хүний мөнгөөр бизнес босгоод яваад байдаг байхгүй. Одоо юу гэдэг Elon Musk чинь сүүлийн 10 сая доллар молоор үлдсэн баг тэрүүгээр компани босгох гэжэл 10 жилийн дараа тэр бомтон болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүний толгой ажилтдаг байх маш чухал. Аль тал руугаа ажиллах нь л айгүй чухал байхгүй тий. Одоо бүр ихэнх нь бол физикч, химч юу гэдэг янз бүрийн профессор болтлоо яваад байдаг. Яг тийм шинжлэх ухаан руугаа тархиа явуулаагүй хүмүүс бол бизнес руу орчдөг. Тэгэхээр наад хүн ч юм бол толгойн ажилдаг байсан ч ер нь бол юм ингүүл яат юм бол гэдэг сонирвч зан их байдаг гэсэн баг. Тэгээ одоо яг Эпстейнийг яриад эхлэнгүүт нөгөө хамсаатнуудыг нь бас ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Жишээ нь одоо урдны одоо Эпстейний дугаарууд дээр дурддагчижсэн Leon Black гэдэг бас нэг дугуйгаа олцсон нэг хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн бас охтуудыг ингээд бэлгийн боолчлолд оруулдаг байсан хүн гэдгийг одоо ингээд бүгдээрээ мэдэж авцгаасан. Тэгсэн чинь нэг хохирогч эмэгтэй өөрийг нь шүүхэд өгөхөөс өмнө урьдчилаад заяа аяга аимшигтай. Нөгөө эмэгтэйгээ эрх баригчдад шантаажлагч тэгээ надаас мөнгө салахыг оролцсон гэж мэдүүлсэн байсан. Тэгэхээр ингээд өөрөө бол ингээд юу гэдэг эрх мэдэлтэй хүмүүсийг танил ихтэй байна. Тэрнээс гадна яаж өөрийг нь дарахаас өмнө өөрөө төрүүлж алах уу гэдгийг ч гэсэн айгуу сайн мэддэг л байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс гадна Alan Dershowitz гэдэг нэг хүн байгаа. Хоёлаа энийг бас нөгөө Mike Tyson-ы хэрэг дээр ярьжсэн шүү дээ. Энэ хүн нөгөө Mike Tyson-ы юу гэсэн аахгүй юу? Сүүлд нь нөгөө өмгөөлөгч болсон. Эхлээд нэг өмгөөлөгч байжгаад нөгөө тэр нэг сонирн байгаа. Тэгээд дараад нь дахиад нэг өмгөөлөгчтэй болсноо энэ Alan Dershowitz гэдэг айгүй алдартай high profile кейсүүдээр ажилладаг өмгөөлөгч байгаа байхгүй юу? Тэгээ энэ бас нөгөө O.J. Simpson-ы хэрэг дээр ажиллаж байсан. Ер нь ингээ бодоод хахад нэг аваа сайн хуульч юм уу гэж бодоод исэн чинь Virginia Giuffre гэдэг нэг эмэгтэй байгаа. Тэр болохоор нөгөө Эпстейний одоо энэ хэрэг дээр сохирогч болсон эмэгтэй нэлээд одоо дуурч чадсан тийм эмэгтэй байхгүй. Тэр эмэгтэйг шантаажлагч гэж нэрлсэн баг. Тэгэхээр Jeffrey Epstein-ийн талд энэ одоо хүн бол ажиллаж исэн болж таарж байгаа байхгүй. Тэгээд ер нь яг энэ Alan Dershowitz-ийн жиргэнүүдийг харах юм бол Virginia Giuffre эцэстээ шоронд орно гэж бичсэн тийм нэг юу гэдэм бэлээ. Пост гэдэм бэлээ. Тэгээ ингээ үннийг ярьсныгаа төлөө шоронд суугаад хохирогч нь дуугүй байхгүй бол дахиад хохирогч болдог. Нэг иймэрхүү цикл бол айгүй удаан үргэлжилсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо л ингэж олон нийтэд ил болоод одоо хохирогчдын дуу хоолойг урдныхаасаа илүү сонсч эхэлж байгаа болохоос биш. Яг үнэндээ бол өөр маш олон хохирогчдын талаар бас ярьж исэн, сануулж исэн. Гэхдээ тэрийг нь хинч тоогоогүй. За нэг хүүхэн ингээл гарч ирээл те намааг ингээл 10 хиттэй байхад тэр хүчинтсэн тийм хүн байсан гэд ярангуут бас нэг одоо ингээ шантаачны хүүхэн гараад
амьдралыг их маягаар одоо ихэнх хүмүүс ханддаг байсан гэж ойлгож юу нь бол болно. За тэгээ Эпстейний хэрэг дээр бол маш олон хохирогчд байснаас хамгийн их олонд хүрч чадсан хохирогч нь саяны одоо хэлжээсээ Виржиниа Жуфер гэдэг эмэгтэй байгаа. За тэр эмэгтэй бол харамсалтай нь ингээд түрүү жилийн 4 сард одоо амиах орлсон байдалтай болцсон юм байлээ. За энэ эмэгтэйг яг хүн алдсан байж магадгүй гэсэн тамаг энэ төр бол байдгүй юм байлээ. Тэгээд хунтайж Анжутай хамт авахулсан зураг нь олны хэсэг нэлээд харагдсан. Энэ нөгөө Анжу гэдэг чинь нөгөө хиний дүүн юм байлээ шүү дээ. Тийм Чарльзын дүүн юм байлээ шүү дээ. Тэгээ айгүй том одоо хэрэгэм зэрэгтэй хүн гэсэн үг шүү дээ. Хунтайж гэхээр. Тэгээ ерөнхийдөө одоо ийм нэг одоо Америкийн нийгмийн байдал за тэгэл эрхчлөөний орн гэсэн гоё нэртэй дэлхийн хамгийн одоо хүчрхэг улсын дээд түвшний хүмүүс нь ийм зүйлтэй орооцолдоод хамаг булаагаад илгэлцээд хамгаалаад нуугаад олон жил болж исэн гэхээр өөр одоо хүн төрөлхтнөөс те өөр биднээс одоо өөрсдөө тэр улсынхаа иргэдүүдээс юу нууж идэг гэдгийг бол чи бит хоёр угаасаа мэдэхгүй. Бид нэр өөрсдийнхөө улсынхаа ч мэдэхгүй байхад юу тэр Америк. Харин тийм. Зүгээр энэ хавьдаа л эргэлтий гэж. Тэгээ Эпстейнтэй холбогдсон зарим хүмүүс бол би утахгүй ном гаргана гэдэгт маш ихтэй байгаа. Гэхдээ ер нь бол ингээ нэг ямар нэгэн юмд орооцолцсон холбогдсон хүмүүс ч ингээл нэг ялагдахаараа ч юм уу эсвэл за ялахаараа бол нэг ном бичдэггүй. Ялагдаад ингээл хүмүүст ад үзэгдээл ингээл дарамжлаасныхаа дараа нэг заавал нэг ном бичдэг нэг заншилтай байхгүй юу. Тэгээ тэр ном нь бол яг ямар гарчигтай байх нь бол ойлгомжтой гэж. Тэр үед яг юу болж исэн бэ гэсэн тийм утгатай л ер нь ном гаргана заяа. Яг яасан тэгэл нэг өөрийгөө өмөрөх гэж байгаа юм шиг те. Өөрийгөө сайхнаар харагдуулах гал бараг л би ингээ гимгүйсэн чи намайг өстө тэр үед тэгжсэн. Тэгэхэд яг тэр залгаад тэг дараад нь ингээд бүр ингээ мянгуужингийн үлгэр заяа. Тэг ингээд хүмүүс ер нь л юу ч нууж иж магадгүй гэж боддог дээр миний нэг бүр ингээд ярахаас зүрхшээгээд байдаг нэг айгаад байдаг сэдв бол Illuminati байгаа. Чи өөр нь Illuminati-гийн талаар мэдхүү? Энэ Эпстейний бас нөгөө энэ одоо энэ холбогдсон хамсаатан одоо энэ хүмүүс одоо идэрстандаа илүүтэд байгаад байгаа ш тэр бомтнууд сайтнууд байгаад байгаа шүү дээ. Энэ хүмүүс бас Illuminati-тай холбоотой зүйлүүд хийж исэн байж магадгүй гэсэн таамаг байд юм лээ. Чи тэрний талаар юу мэдхүү? Юу ч мэдгүй. Юу ч мэдгүй. Нэр гэсэн. Нөгөө симплаас нь өөрөө юм гурвалжин симплтэй штэ. Beyoncé Jay-Z энэ төр чинь нэг юм гараараа гурвалжин симбол гаргаал нэг тайцсан дээр дуулаад дуусныхаа дараа тэгээд идэв штэ. Тэр нь бол Illuminati-тэй хамааралтай гээл. Тэгэнгүүтээ одоо яг юм зүгээрэж жагаад нэг юм чөтгөр шиг болцсон. Doja Cat байна. Тэгээ нөгөө гей дучин чих юм бэлээ. Английн Sam Smith. Тийм Sam Smith. Elton John бол биш, Sam Smith байхгүй. Тэд нар чинь ингээд овоо ингээд айтайхан байжснаа сүултээ юм нэг шулмас шиг төр төрхтэй болж гарч ирээд байгаа. Энэ одуудыг ерөнхийдөө дандаа Illuminati-д илсээд чөтгөрийн боол болцсон. Тэгээ энэ насандаа болохоор ингээд амар их мөнгөтэй, нэр хүндтэй, баян сэтгэлээ амьдарч байгаа. Тэгээ өгснийхээ дараа одоо юуны чөтгөрийн боол олж амьдрах тийм гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс энэ гэл. Энэ Illuminati-гийн талаар ер нь бол амар их тийм нөгөө одоо хувилдааны онолууд байдаг ахгүй юу? Тэгээ би өөр нь ярий гэж боддог боловч дандаа ингээд тойрч яваад идэг сэдв бол яалтчгүй Illuminati байсан. Тэгсэн чинь сайн нөгөө Эпстейний хэрэг гарч ирсний дараа энэ Illuminati-гийн асуудал бас нэг жоохон яригадаад эхэлсэн ахгүй юу? Энэ хүмүүс ер нь энэ Illuminati-г сонирхоод энэ дэлхийн түвшний лидерүүд чинь хоорондоо уулзаад одоо ингээд хүүхдийн мах иддэг ч гинүү, цус уудаг ч гинүү нэг иймэрхүү одоо юм зан үйл гэх юм уу, тахил өргөх гэх юм уу, тэгээ иймэрхүү одоо нэг хүний яснаас бүр хитрхи гажууд юмнууд хийгээд байдаг гэсэн болохоор ер нь бол яг энэ сэдвийг би өстой нэг юу яаж байгаа л энерги цуглуулж байгаа л нэг ярих гэж бодод байгаа. Маш энгийнээр ярихад бол зүгээр юм эрх мэдэлтэй хүмүүс хин хамаагүй ерөнхийлөгч бай захирал бай хамаагүй эрх мэдэлтэй хүмүүс өөрийн хүрээ байдаг тий. Тэр хүрээл дундаа тэд нар чин ямар нэг юм хийх ёстой. Нэг юм хийж нийлдэг байх ёстой. Тэр бүх юм нь өдөр болгон хүртээлтэй зүйл байх ёсгүй байхгүй юу? Одоо би найзуудтайгаа бильярд тоглох уу окей гэдэг тийм юм тэд нар хийхгүй байхгүй. Тэгэхээр ямар гаж юм сэтгэдэг нь бүүмэд. Тэгээ тэр үед нэ Эпштейн орж ирээд ийм гоё гаж юм хийл та гэсэн ч юм уу бүүмэд те. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс бол хүний амьдралыг яаж амьдрахын шийддэг тийм эрх мэдэлтэй байгаа хүмүүс хүний амьдралаар тоглож эхэлдэм болов миний бодлоор. Тэгэхээр тэр сая ямар хөдөлгөөн гэлээ Illuminati тий. Хөдөлгөөн биш зүгээр нэг юм шашин юм уу юу юм? Одоо энийг бүлэг гэх юм уу, бүлгэм гэх юм уу? Одоо Illuminati гэдэг хэрэгжүүлдэг юм яг дэлхийн одоо хамгийн толгой баячууд энэ ч нэлийн дээр үес гаралтай юм билээ тий. Дэлхийн толгой баян
одоо энэ дэлхийн ихэнх хөрөнгийн бараг ихэнх хувийг нь эзэмшдэг, дангаараа эзэмшдэг 13 билүү дээ. Тоогийн тэгтээсээ санахгүй. Тим гэр бүлүүд ингэ байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэд нэр тэгж баяжхын тулд тодорхой ингэ зан үйл шиг юм хийдэг. Тэгээ тэр зан үйл нь болохоор одоо ингэ чи бол сонсчихсан бах. Зарим ингэ нэг газрын зан үйл дээр жишээлх нь одоо ингэ ямар нэг амтныг алаад тэгээ тусаар нь одоо өргөн ч юм уу тий. Өргөл барьц өргөн гэдэг нэг тийм байгаад идэв шүү дээ. Тэгэнгүүт эднэрийн хийж байгаа энэ гажгийн энэ хизээч бүр энэ хүний бодолд ийм юм орж ирэхгүй байх гэсэн юм болохоор ингээд хүүхдийг одоо нөгөө нэг хорох маягаар зан үйл энэ төр хийдэг нэг тийм одоо сэжгийн байгаад байгаа байхгүй. Тэгээд тэгж өргөснөөрөө өөрсөндөө одоо ингээд хүчийг одоо авдаг. Одоо тусын нууснараа илүү залуу байдаг, залуу сэтгэлгээтэй байдаг. Мэдээж харагдахад залуу энэ төр бол биш тэр чи ямар юу вампир байгаа шүү дээ. Тийм болдог гэх тэгээд байгаа байхгүй. Тэр гэр бүл одоо ингээд 1900 оны ихээр энэ төр байж байгаа. Тэгээд одоо үр удмын одоо болтол байдаг. Тухайн зан үйлийг одоо болтол ингээд хийдэг. Зарим энэ одоо селебритинууд ингээд хийж мэдэг гэдэг байгаа байхгүй. Тэрэнд нь яг энэ хүмүүсийн Jay-Z, Beyoncé энэ төр бүгдээрээ Illuminati-гийн одоо ингээд гişүүн болцсон энэ төрийг хартдсан байлээ. Тэгээд тэрийг энэ тэр нөгөө одоо ингээд тоолтоосон гот ингээд бас одоо сонсогчдоо санзаарсан байж магадгүй дуусчаад ингээд Beyoncé чинь гараа ингээд гурвалжин ингэж гаргаад ингээд нөгөө Illuminati-гийн гол нөгөө бэлэг тэмдгийг ингээд харуулад байдаг байхгүй. Тэгснэ дараа нь Doja Cat-ийг тийм болцсон гээл. Тэгээд пирамидчиг голдоо нүдтэй үстэй тийм пирамид мөртлөө дундаа юм нүдтэй. Тэгээ амар сэжгийн тэгэд энэ бол ялтчгүй миний амар цутаадаг мөртлөө ер нь бол сонирхоод идэх сэдв бэйсэн. Тэгээд сүүлд нөгөө нэг одоо би тэр судалгаар гэхдээ ороогүй байна. Яагаад энэ нөгөө юу яасан хүний мах заах гээл нөгөө хүүхэд мөхөд гээд нэг юм сэдв гараад ирсэн. Тэрийг бол ерөөсөө сайн мэдэхгүй байна. Гэтэ яг ингээд идж байгаа ч юм уу махыг идж байгаа ингээд хоорондоо хуйлдаж юм хийж байгаа бол ер нь барыг маргаангүй Illuminati болчиход байгаа байхгүй. Тэгэл зүгээр чамааг мэдхүү гэж асуусан юм. Яг хөө тийм эртээр үеийн гэд яриадхан цааш одоо нэг 500 жилийн өмнө ч юм уу хаант засаглалтай ихэнх улсууд байдаг байхад хааны гэр бүлүүд маш их байгаа шүү дээ. Тэдний хөрөнгө цуглуулсан татвар хөрөнгө алт маш их юм байгаа. Тэгээд тэр чинь олон 100 жилийн өмнөх юмаа хүртэл эзлээд өөртөө ингээ авцсан юмнууд байгаа шүү дээ. Тэрний гэр бүлүүд хөрөнгөтэй байх. Зүгээр миний бодлоор зүгээр одоо хааны хажуудын алиа салбатай гэдэг үгсэн шүү дээ. Алиа салбатай нэг л зүгээр л юм мэдрэл муутай юм шиг эргэлдээл инээлтэл ханиалдаад тэгэл нөгөө хааныгаа баясгаал те. Тэнийг юм хийх тусам ингээл хаана баясаал инеэгэл те. Амар гоё чухал хүн хүрээд ирцээд нөгөөдх нь дооголж моглонгол хаана инеэгэл те. Тэрүүнтэй адилхан за би жүжигчд дуучдыг муулаад байгаа юм биш. Зүгээр баян хүмүүсийн нүдэнд жүжигчин дуучид бол зүгээр тэр алиа салбатай нөхгүй юу. Тэднэрт зориулж ингээ гоё юм хийж өгдөг. Төрс өдөр дээр нэрж дуулаад тий хамгийн хайртай найз майзтай баяа төрс өдрийн баярын анхны удаад уулзж штэ $10 сая карманд нийц болохоор тий. Тэгэхээр тэд нэр зүгээр л тэгж өөрсдөө хөгжөөж байгаа юм баг. Тэр Jay-Z, Beyoncé нэр зүгээр л нэг хөгжилтөөнийхэн тоглоом дотор нь орцсон. Гэхдээ тэд нар бас тийм тэнэг хүмүүс биш. Jay-Z амар гой дуу гаргадаг ч юм уу. Kanye West тэд нар ч айгүй мундаг рэперүүд штэ тий. Тэгэхээр зүгээр тоглоомын дүрмийнхэн дагуу тоглож байгаа хүмүүс ч байж болох байхгүй тий. Тийм тэгээд тэрийг нь мэдсэн болохоор Kanye West тэдний одоо нөгөө юунаас нь гарцсан Crew-ээс ингээ гарцсан гэж ярьсан билээ. Тэгж нөө Illuminati гэж хитрхи их гажуудсан. Одоо тэр Kanye West чинь байнга христтэй шүү дээ. Тийм. Одоо ингээл амар итгэгчт те Kanye West чинь сүмдээс очиж дуулж муулна шүү дээ. Тэгээд хэрнийх нь эсрэг юм хийгээдсэн болохоор тэр Crew-ээс гэж гарцсан энэ гэж ярьсан билээ. Тэгэхээр тэр нь баг надаа үнэн санагдаад байгаа. Өөрөөсөө ингээ яг эсрэг одоо нөгөө чөтгөрийн төлөө эднэр чинь ажиллаад байгаа гэж тэр одоо Illuminati-г нь үздэг байхгүй юу? Тэгээ тэр Crew-ээс салцсан нь ер нь л тийм учиртай байсан гэдэг. Тэр Rihanna ч бас гарцсан шүү дээ. Одоо тэр нөгөө Jay-Z одоо Rihanna ч ингээд продюсерлаж гаргаж ирээд эсвэл нэг Rihanna ч тустай болсон шүү дээ. Тэгээ ер нь нэг жоохон нэг тиймэрхүү энэ төр. Тэгээ одоо хараад ангуут ингээд Beyoncé ч ингээд хамаг Grammy энтрийг түүдэг те. Одоо дэлхийд бол Beyoncé-г таньдаггүй хүн байх болчихлоо ш. Jay-Z-г таньдаггүй хүн байхгүй. Doja Cat таньдаггүй хүн байхгүй. Гэт яг ингээд нөгөө тэр нэг хүмүүсийн таамаглаад байгаа мэг айгу батлаад л байгаа байхгүй юу. Тэгээ би ямар сандаа тэрийг н Epstein-тэй холбож бас ингээд нөгөө яриад байгаа юм болов гэж зүгээр би бодоод байгаа. Тэгээ тэрийг яг энэ хэсгийг ингээд нөгөө үнэн энтер байх юм бол бас ярина гэд ботчихсон байгаа. Би тэгээ Illuminati-гийн талаар сонсож явах үед л нөгөө Азийн бүсдээд хамгийн баян одоо хүмүүсээс нэг иймэрхүү зам үйл энтер хийсэн гэсэн тийм мэдээлэл байт юм байна л да. Тэнд нь Монголоос бас хүмүүс нэг ганц хоёр хүмүүс явж исэн их хурлын гишүүдээс илүү тийм тэндээс хоёр хүн явж исэн энтер гэж тийм мэдээлэл
подкастыг би одоо хаанаас сонссон болоо. Тэгээд надад бүр айгүй энэ анх сонсож байхдаа айгүй эвгүй сонсогдчихсэн аахгүй. Тэгээд Epstein дээр яхаа дахиад гараад ирж байгаа юм шиг байна. Тэгээд хэрэг донд нь байх юм бол ингээд бас яригдах баха гэж бодож байна. За хоёлаа ямар ч тач удаагийн дугаарыг ингээд дуусгах уу. За тийм. За ингээд Karen Mulder гэх эмэгтэй түүхээр дамжуулаад Jeffrey Epstein-ийн талаарх бас нэг дугаарыг энэ удаад бэлтгэж хүргэлээ. Өнөөдрийн дугаарт хүчнэмсэр Русланд маш их баярлаа. Хэдүүлээ Jeffrey Epstein-ийн part 3-аар файл дотор дурдгдсан байгаа хүмүүсийн нэрнээс гадна тэр хүмүүсийн Epstein-тэй бичижсэн мэйлүүдийг та бүхэнд ярьж өгөх болно. Part 1, 2-ыг сонсч амжаагүй байгаа хүмүүсээс сонсоорой. Subscribe дараагүй байгаа хүмүүс нь дараад өгөөрэй. Суугаад хэмжээрэй. Өнөөдрийн дугаартай Месийн бус арьс гооцлын Skin Farm Clinic хамтран ажиллаа. Та бүхэн арьсны асуудлаа Skin Farm Clinic-т даатгаарай. Бас эмчийн зөвлөгөө нь үнэгүй байдаг болохоор очоод мэдээлэл аваад үзээрэй. Бүгдээрээ амралтын өдөр аяг тухтай сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн дугаараар эргээд уулзъя.